Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүй од мөндөр сууг уран зохиол тайртай үзэгч сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүлэлийг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие бэлтгэн хүргэдэг. Та бүхэн нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч үзэж сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин нүрээтэй түлээ шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа нэг гайхалтай өгүүлэлгийг хамтдаа сонсно. Пулитцерийн шагналт Бенгал гаралтай Америкийн зохиолч Жумпа Лахиригийн гайхалтай өгүүлэлгийг сонсноо. За энэ өгүүлэлгийг сонсоод бас их зүйлийг тунгаан бодох байхаа. Зохиолч Жумпа Лахири харанхуйн нууцуд. Гэрээхэн цахилгааныг 5 хоног орой бүр 8 цагаас эхлэн цагийн хугацаатай таслах тухай бичиг тэдэнд ирсэн юм. Сануулгад энэ нь ердөө төр зуурын хэрэг төрүүчийн шуурганаар цахилгааны утас тасарсан болохоор засварчид цаг агаар тогтонго байгаа дээр доголдлыг засах хэрэгтэй болсныг тайлбарлан бичжээ. Цахилгааны хязгаарлалтад гудамжны ердөө нэг хэсэг буюу эзэд нь автобусны буудалд алхаад хүрчих зайд байдаг байшингууд л багтсан байна. Энэ хэсэгт Шоба, Шукумар хоёр 3 жил амьдарсан юм. Ирсэн бичгийг уншаад Шоба Шукумарт гэхээсээ өөртөө илүү санаа тавьж. За. Анхааруулдаг нь сайн болж гэж бодонгоо бичиг цаасаар дүүрэн арьсан зүнхээ мөрнөөсөө мултлан галтайгоо орох замдаа үүдний өрөөнд чулуутчихав. Хар хөхт суу сул саарал өмд бэлтгэлийн цагаан гуталтай 33 настай Шоба өөрт нь хизээч ийм болохгүй дээ гэсэн бодол төрүүлдэг байсан тийм л төрлийн эмэгтэйчүүдийн нэг шиг харагдана. Тэр бэлтгэлээс иржээ. Цангисан өнгөтэй уруулын будг нь уруулынхан дээхэн туяарч сормосны будг нь доод зөвхөнд нь буусан харагдана. Шукумар эхнэрээ хараад хаяахан л иймэрхүү харагддагсан гэж бодов. Үдиршлэг юм уу багахан цайлгын дараа эсвэл ингэрт нь хурдхан наалтахыг хүсэхдээ л нүрээ цэвэрлэхээс залхууран өглөө иймэрхүү төрхтөөс ирдэг байсан. Шоба гаднаас барьж ирсэн хідэн дугтөг ширээн дээр анзаарахгүй шидэв. Өнөөх сануулгын хуудаснаас харцаа салгалгүйгээр. Иймэрхүү имийг өдөр хиймээрий. Гэхдээ нөхөр нь намайг байхад гэж юу гэж лавллаа. Эхнэрээ тэр дор хариу хэлээгүй Шукумар зуухан дээр буцлах хоньны махта карри дээр шилэн таг гэрмэгдүүлэн тавиад эргэв. Нөхөр нь 1 сараас хойш гэртээ ажиллаж, энтхийн хөдөө аж ахуйн салбар дахь сүүлийн үеийн өөрчлөлт шинжилгээний талаарх судалгаагаар зэрэг горилохоор тайлан бичиж байгаа юм. Хизээ засч эхлэх гин? 3 дугаар сарын 19-ноос өнөөдөр чи 19 билүү? Шоба хөргөгчийн хажуугийн ханд өлгсөн Хуан Ли рүү дөхөв. Хуан Лиг тооцвол Уильям Моррисийн зурагтай ханын цаастай ханд суулгаач. Шоба ханын цаасыг анхудаа харж байгаа юм шиг удаан гихчин шинжээд гинтхэн яах гэж хан руу дөхснөө санаа бололтой Хуан Ли тийш харцаа шилжүүлв. Энэ Хуан Лиг нэг танил нь зул сарын бэлэг болгож явуулж байсан юм. Гэхдээ тэр жил Шоба Шукумар хоёр зул сар тэмдэглээгүй л дээ. Өнөөдөр эхлэх юм байна гэж Шоба хэлээд. Ингэхэд чи дараагийн баасан гарагт шүдний эмчтэр очих ёстой байна шүү гэж нөхөртөө сануулв. Шукумар шүдээ хэлээрээ тэмтрэв. Шүдээ угаахаа мартчихж. Гэхдээ анхудаач биш юм. Өмнөх өдөр нь цаав эзөө бүр тэрний урд өдөрч гисэн гэрээс гараагүйгээ санав. Эхнэрээ гэртээ тогтхоо болж илүү цагаар ажиллаж өмнөхөөсөө ч ихийг амжуулж байхад Шукумар гэртээ бүгж шууд нь шалгаж ойр зуурын хүнс цуглуулахаарч гарахаа болсон юм. 6 сарын өмнө Шоба 3-7 хоногийн дараа амарчнаа гэж ажлаасаа чөлөөлөгдөхөд Шукумар Балтиморт шинжлэх ухааны чуулганд оролцохоор явсан юм. Явах албагүй гэж Шукумар учралсан ч эхнэр нь чухал хүмүүстэй холбоо тогтооход тустай ядчил эрхчил шинэ ажилтай болоход нэмэр болно гэсээр явуулсан юм. Балтимор дахь зочид буудлынхын нуцны дугаар болон нислэгийн дугаар хуваар зэргийн хуулбарыг авчихсан гэж нөхрөө ятгсан Шоба гинти юм тохиолдох юм бол найзтайгаа эмнэлэгт хүргүүлэхээч
тооцсон байлаа. Тэр өглөө нисэх бодол хүрэх такси гэрийнх нь үднээс хөдлөхөд Шоба гэрийн даашинзтайгаа гар далалсаар үлдсэнсэн. Хэдийгээр өөрийн ядрааж байгаадаа гэмээр том харагдаж байсан ч цүндгэр эзэн нь үргэлжил биеийнх нь нэг хэсэг байсан юм уу гэмээр их л эвлэг гэхнэр нөгөө гараа эзэн дээрээ тавьчихсан байсан. Энэдтэй нь Шокомар тэр үеийг Шобаг сүүлийн удаа жирэмсэн харсан тэр мөчийг дурсах болгондоо өнөөх хөлсний тэргийг улаан хөх бичгтээ буудлын том машиныг хамгийн тод сандгийн. Өөрсдийнх нь машинтай харьцуулахад их том байж үлээ. Шокомар 180 см өндөр, халаасандаа багтаж яддаг том гартайж хөлсний тэрэгний арын суудалд өөрийгөө одоо болчихсон юм шиг санаж явсан. Такси Беконы гудамжаар хурдлахад тэрээр нэг л өдөр хүүхдүүдээ авч явах, хөгжмийн хичээл, шүдний эмчэд хүргэж өгөхөд жижиг автобусар хуу нэг гэр бүлийн иймэрхүү машин авах хэрэгтэй болох юм байна да гэж бодож байсан. Тэрхэн зур өөрийгөө жолоо барьж байгаагаар Шобаг хүүхдүүдтэй ундаа өгөхөөр арын суудлал руу эргэж байгаагаар төсөөлөд амжирсан. Эцэг болно гэх бодол. Дээр нь 35 тайда оюутан хിവэрэ байгаа нь Шокомарыг их удаан зовоолсон юм. Харин модод хүртэл навчстаа түүртэх нь мэдрэгдсэн намар эртийн тэр өглөөл манер эцэг болно гэсэн төсөөллөө анх удаа сэтгэл хангалуунаар хүлээж авсан юм. Хамтрагчдын нэг тэрнийг өөр хоорондоо октоос ялгаагүй хурлын олон өрөөний нэгнээс олж өөдөс цаасаар байжээ. Цаасан дээр ердөө утасны дугаар байсан ч Шокомар эмэлгээс ярьсныг шууд ойлгосон юм. Харин Бостонд эргээд ирэхэд нь бүх юм болоод өнгөрсөн байв. Хүүхэд нь амьг өдөржээ. Шоба эмэлгийн захын жигүүрдэх жижиг өрөөнд хэвтэж байлаа. Эцэг их болохоор зэгч байгаа залууха суудад зориулсан хөтөлбөрийн үеэр тэдний орж үзээгүй тэр өрөө дэндүү жижиг байсныг орны хажууд арай л гэж зогсож байснаа Шокомар санав. Шобад яаралтай кесар хагалгаа их шаардлагатай байсан ч хангалттай хугацаа байгаагүй гин. Ийм явдал болдгоо гэж эмчийг тайлбарлахад Шокомар ойлгож байгаагаа илтгэн ердөө мэрэгжлийн байдлаар инээмсэглэгч аятахад Шобаг хэдэн 7 хоногийн дараа гэхэд хөл дээрээ босчих нь дахиад хүүхэдтэй болохгүй гэж сэтгэлээр унах хэрэггүй гэж эмч тэрнийг тайтгаруулсан юм. Сүүлийн үед Шокомарыг сэрхэд эхнэр нь аль хэдийнэ явчихсан байдаг. Тэгээд нүдээ нээгээд тэр эхнэрийнхээ дэрэн дээр үлдсэн урт хар үсийг харна. Босхоос өмнө орондоо хэсэг хөрвөө өгтөө Шокомар Шобаг хотын төв дэх ажлын өрөөндөө ажил хэрэгч хувцастайгаар 3 дахь аяг кофего хэдийнэ уучгаад хэдэн 10 хуудаснаас хэвлэлийн алдаа хайж суугаагаар төсөөлнө. Олон өнгөөр тэмдэглэсэн алдаа тодорхойлогч тэмдгүүдийг Шоба нөхөртөө тайлбарлаж өгч байсан юм. Зэрэг горилсон бүтээл нь бэлэн болохоор алдааг нь яг ингэж засч өгнөөч гэж тэр амлаж байсан юм. Шокомар өөрийнх нь сул дорой зайлсхийгч араншингаас тэс ондоо эхнэрийнхээ нямбай хичээнгүй занг хэдийнээс биширсэн. Харин өөрөө альва зүйлийн нарийн ширээнийг алмаарч харсаар хоцордог, бүхнийг цоошин үзэгдэл мэт хүлээж авдаг, барагтайхан сурлагтан байснаа санав. Өнгөрсөн 9 дугаар сар хүртэл тэр шаргуу биш ч их л оролдлоготойгоор бүтээлийн ажилдаа зүтгэж, сэдв бүрийг жижиг шар цаасан дээр тэмдэглэн тунч завгүй байсан. Харин сүүлийн үед уйдтлаа орондоо хэвтэж, Шобагийн дутуу хааж өргөсөн хувцсны шүүгээний хаалганы завсраар харагдах хідэн ноосон хүрэм. Тансаг хилэн өмдөө гойдын бодолгүйгээр дэмээл ширтдэг болжээ. Шокомар одоо хичээлийн шинэ улиралд багшлахдаа алийг өмсөх вэ гэж хослолуудаа сонжих шаардлагагүй болсон. Хүүхэд нь эндсний дараа багшлах үүргээсээ татгалзахад оройтсон байсан ч эрхлэгч нь хуваараа зохицуулж Шокомарыг хаврын семестрээс чөлөөлсөн юм. За яах вэ? Үргэлжлүүлээд 100 сайхан амарчих. Дараагийн 9 дугаар сар гэхэд чи сэргэх байхаа гэж эрхлэгч нь хэлсэн юм. Гэтэл одоо тэрнийг сэргэх юу ч алга. Шоба тэр хоёр унтлагын 3 өрөөтэй байшиндаа
нэгэнтэйгээ тааралдахгүй байхад бараг мэрэгшиж, нэг давхарч шөнийг хамт өнгөрүүлэхгүй тулд хэн нь хичээх болсон юм шиг. Шокумар эхнэрээ олон өнгийн харандаа твхийсэн зузаан хавцас бариад буудан дээр хэдэн цагаар суудаг амралтын өдрүүдийг ч өмнөхшгэ хүлээхэ болсноо. Шобаг нүдрүүнд хараад инээмсэглээгүй дэндүү удсан тухай. Бас унтахаасаа өмнө хоёр биедээ эрхэлдэг байснаа. Өөрийнх нь нэрийг яаж дууддгийг ч мартаж эхэлснээ бодно. Анхандаа тэр энэ бүхнийг төр зурих гэж бодож байсан. Цагийн ирэхээр юмс мартагдчих. Шоботайгаа юу ч ямар ч аргаар даваад гарна гэдэгт тэр итгэж байсан юм. Эхнэр нь ердөө 33 настай ч эрч хүчтэй бас хэдийнэ тэнхэрч гисэн. Гэхдээ тайтгараагүй. Шокумарыг бие дааж ядан орноосоо босоод доош бууж, гүцэнд Шобагийн үлдээсэн жаахан кофег хоосон аягны дэргэд чимээгүйхэн ууж суухад хэдийнэ л үдийн цайны цаг болчихно. Шокумар алгандаа хураасан сонгоны хальсыг хоньны махны хальс булчирхаатай хогийн сав руу унгав. Тэгээд ус гоожуулан хутаг гамбанзаа зайлаад сонгон саримсны үнэрийг дарах гэж хурууны өндгөө нимбэгний хальсанд үрлээ. Энэ аргыг Шобот ирэн зааж өгч байсан юм. Цаг оройн 7 хагас болчихж. Гадагш хартал тэнгэр тостаас нь давирхайт бөөн хар юм үзэгдэнэ. Замын хажууд хунгар цас харагдагч малгай бэйлийн өмсөлгүүгээр гадуур алхахад даархааргүй болжээ. Сүүлийн шуурганаар бараг метр цас унсан тул хүмүүс цасыг цэвэрлсэн нарийнхан жимээр бүтэн 7 хоног явцгаасан юм. Шокумарын хувьд зам дээр унсан их цас 7 хоног гэрээсээ гарахгүйх нь нэг шалтгаан болов. Харин одоо замын голын цасгүй жим өргөсөж, цас хайлснаас үлдсэн шалбааг хашлага дээр тунжээ. Хоол 8 цагаас нааш болохгүй. За хоёулаа харанхууд хооллох нь дээ гэж Шокумар хэлв. Шоба лаа асаахыг санал болгоод сүүлийн хэдэн өдөр толгойноосоо бараг л салгаагүй хавчаараа авч үсээ задгайлснаа бэлтгэлийн гутлаа үдээсийн ч тайлгүйгээр хөлнөөсөө суглав. Шүршүр дараатыг удахгүй гэд тэр дээш өгслөө. Шокумар эхнэрийнхээ цүнх гутлыг хөргөгчний хажууруу тавив. Шоба өмнө нь ийм байгаагүй юм. Хүрмээ өлгүүрт гутлаа шүүгэнт хийдэг бүх төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан. Харин одоо тэр гэртээ зочид буудалд байгаа юм шиг л байх болж. Зочны өрөөний хөх хүрэн алгалсан түүрк ширдэгний эрмэг, шаргал даван гадрахтай түшлэгтэй сандлын хөлдсөх хөгцсөн ч тэрнийг игдүү цүлхээ болчихж. Байшингийн арын сарвчин дахь дааван гадартай буудан дээр хөшиг нэхэн химэн эхнэрийнхэн цуглуулсан сүлжимлийн уцтай цагаан ууд тоосонд дарагдан хэвтэнэ. Шобаг шүршүрт орсон хойгуур Шокумар доод давхрын угаалгын өрөө орж угаалтуурын хажуудах жижиг хайрцагаас шин сойз гарган шүдэ угаав. Сойзны ширүүн үс буйлыг нүвтгэж Шокумар цустай шүлсээ угаалтуур руу нөлмөв. Шоба илүү сайз хэрэгтэй гэсэр их дэлгүүрэн хямдралаар тэр сайзнуудыг авч байсан юм. Гэртэн тухалсан зочин орой амраад явъя гэж гинэт шийдэх юм бол хэрэг болно гэж тооцож төмөр хайрцагт зориуд хадгалсан нь тэр аж. Шоба үргэлжил ихийг сэдэж төлөвлөдөг байсан. Гинтийн сайн муу юунд ч бэлэн байхыг хичээдэг тийм л хүн болохоор альваад тооцоотой хандна. Өөрт нь таалагдсан даашин зэмүү цүнх таарах юм бол заавал хоёрыг авна. Цалингийнхаа нэмэгдлийг тусдаа дансанд хадгална. Гэвч тэр зан нь Шокумарт ер түүхтэй санагддаггүй байсан юм. Аавын өөд болоход ээж нь сэтгэлээр унаж, бүхний орхин хүүгээ өссөн гэрээс нь холдуулж, Калкутта руу буцсан тул Шокумар хар нялхаасаа л бүгдийг ганцаараа зохицуулсаар ирсэн юм. Тиймээс Шобаг өөр байсанд ихэд хичээнгүй нямбай зантайд талархдаг байлаа. Шобагийн тооцоотой урьдаас бүхнийг хардаг чадвар тэрнийг бишрүүлдэг байлаа. Шобаг дэлгүүр яваад ирсний дараа галтогооны шүүгээ чидүүн эрдэн шишийн тос тэргүүтнэр дүүрдэг байсан. Энтхэг Италигээд ямар ч хоол хийсэн бүгдийг бэлэн байлгах гэж тэр бүгдийг бэлдэж тавьдаг байсан юм.
Бүх төрөл өнгө хэлбэрийн паста, урт басмати будаа, Хей маркетинг мусульман худалдаачнаас авсан гялгар уданд нямбай гэгч нь боож бүндийлгсэн хураг ямааны мах гэдэл байхгүй юм байдаг байлаа. Бямб гариг болгон эхнэр нь тавиур дээрх элдв амтлагчаас холсон шинэлэг амттай хоол хийдгийгч Шукумар аяндаа мэддэг болсон юм. Эхнэрээ хүнсний дэлгүүрийн урт цуваанд шахацлалтан байж зутан даван гутандаа хоол хүнс нэмж авахыг Шукумар итгэж ядан хардаг байсан. Тэгж тэмцэлдэхдээ Шоба юр түүртэхгүй. Гэдсэн тогоо шиг том байхдаж гайхмаар дайчин байдаг байсан. Шоба нуруулаг өргөн мөр таацтай. Их баригч юм чи тэрнийг хүүхэд төрүүлэхэд яг тохирсон биетэйч гэдэг байсан. Нэг удаа эмнэлгийн үзэлгээс буцахтаа хүнсээ базааж харих замдаа Чарльзын гудамжаар уруудангаа хэр их хоол хүнс авснаа ярилцаж байснаа Шукумар санав. Шобагийн авсан хүнс хичнээн их байсан ч илүүднэ гэж үгүй. Найзууд нь ирэхэд Шоба хөлдөөж нөөцөлсөн элдв хүнсээ хугас өдрийн турш бэлтгэн байж хоол хийсэн гэмээр сайхан зоог хийж бэлтэнэ. Хийсэн ямар ч хоол нь байдгал нэг энгийн зүйл шиг хизээч харагддаггүй. Амралтын өдрүүдээр урьдчилан бэлтгэж, тусгайлан бэлтгэсэн сүмс амтлагчид хэдэн хоног дарж хачралсан мэт харагддгийг Шоба өөрөө ч сайн мэднэ. Пирамид хэлбэрт оруулан саванд аваалж хадгалсан нунтаг амтлагчдыг ач зээнэр нь хүртэл амтална гэж тэр ярьдаг байлаа. Харин одоо тэр бүхэн нь дуусчээ. Одоо Шукумар гэрийнхээ хүнсийг цуглуулах болж хоёр хүний л хоол хийгээд сурчгаж. Эхнэрийнхээ цуглуулсан элдв жор бүхий номноос тэрнийхээ нэгэнтээ өнгийн харандагаар тэмдэглэж байсан орц зааврын дагуу хоол бэлтгэдэг болжээ. Шукумар зааврын дагуу хоёр халбаг үүсүүний үр, улаан мишэл хоолндоо нэмлээ. Номын бүх жоронд тэмдэглэгээ байна. Шобагийн тэмдэглэснээр тэд 4-р сарын 2-нд амтад гонттой цэцэгт байцаа. 1 сарын 14-нд самраар хачралсан дахианы мах иджээ. Шукумар гэвч санахгүй байна. Одоо энэ бүхэн нэгэнд хамаагүй болжээ. Тэрэнд хоол хийх нь таалагдах болсон учраас л тэрэлтэй. Хоол хийх нь тэрэнд бүтээлч мэдрэмж төрүүлдэг ганц зүйл болсон юм. Тэр хоол хийхгүй бол Шоба оройн хоолндоо эрдэн шишийн хатамл идээд л унтчихна гэдгийг Шукумар мэдэх болжээ. Тог тасарсан болохоор тэд өнөө орой хамтдаа хооллоно. Хэдэн сарын турш тэд хоолны савнаас өөрсдөө үйлчилсэн бөгөөд Шукумар ажлынхаа өрөөнд хоолоо хүртэл сууж хөрсөн хойно нэг амьсгаагаар иддэг болсон бол эхнэр нь зочдын өрөөнд зурагт үзэнгээ юм уу зузаан хавцтай бичвэрүүдээс алдаа ирэнгээ хоолоо иддэг болоод удаж байна. Зарим орой Шоба нөхөр дээр очноо. Хөлийн чимээ гарахыг сонсмогцоо Шукумар уншиж байсан номоо хоош тавьж юу ч юм бичиж эхэлнэ. Эхнэр нь мөрөн дээр нь гараа тавьж компьютерийн хөхөлбий туяанд нүүрлүүн ихцлэн хараад битгий их суугаарай гэж хэлчихэд орлууга зүглэнэ. Уг нь энэ бол эхнэр нь өөрийн зорж ирдэг ганц мөч атал. Шукумар чухам энэ мөчөөс л эмээдэг болсон юм. Учир нь тэр эхнэрээ бие албатан байж ингэж хэлж байгааг нь мэднэ. Өнгөрсөн 100 ханын бүрээ бөмбөр тоглох туулайнууд болон цуврсан галуудаар хүрээлэн чимэглэж байсан өрөөг Шоба тойруулан харлаа. 8 дугаар сарын сүүл гэхэд цонхонд орно энторын өнгөт хүүхдийн ор, живх солих бүдэг ногоон хүрээтэй ширээ, бүүйлэгч сандал, шото дэвсгэр байсан. Тэр бүхнийг Шукумар Шобаг эмнэлгээс гарахын өмнөхөн үгүй хийж галуу туулайнуудыг хусаж арилгасан юм. Ягаад ч юм энэ өрөө Шобаг эмзэглүүлдэг шигэ Шукумарыг тавгүй түлдэггүй юм. Тэгээд л номын санд тусгай өрөө гаргуулan ажиллаж байснаа 1-р сард болсныхоо дараа Шукумар энд бичгийн ширээгээ оруулсан байх. Нэг талаар тухтай, нөгөө талаар эмзэгэлдэг учраас Шоба энэ өрөөнд орж ирэх дург учраас. Шукумар галтойгоо руу буцаж шургуулгнуудыг өнгөчж гарлаа. Тэр
Шобагийн Калькутын захаас авсан хайч, өндөг зурагч, хутгагч нүдүр дундаас лаа ирсэн боловч зайгүй гарч хийдэн төрсөн өдрийн бялгууны хідэн жижиг лаал олдов. Шоба өнгөрсөн 5 дугаар сард нөхөртөө зориулж төрсөн өдрийн үдшилийг зохиолсон юм. Одоо бол хинтэн ч уулзахаа болсон найзуудын найзууд нийлсэн 120 орчим хүн гэрт нэрж байсан. Лонхтой усан үзмийн дарс угаалгын онгоцонд мөсөн дунд овоорч 5 сартай хөлхөнд Шобо Мартины хундагнаас гаатай дарс шимж суусан. Бас хөөсөн чихэр тосоор зуурсан ванильта зармаг хийсэн. Тэгээд оройчин Шокумарын урт хуруунаас атхан зочдын дундуур алхсан. Харин 9-р сараас хойш тэдний дэрх ганц хүн нь Шобагийн ээж л болсон юм. Аризонад амьдардаг тэр Шобаг эмнэлгээс гарснаас хойш бүтэн 2 сар тэднийд амьдарсан юм. Орой болгон хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулж, хувцс сунрыг угааж цэгцлэн. Ихэд сүсгтэй тэрээр охиныхоо герт багахан мөргөлийн булан бий болгож, зочдын өрөөний буудангийн хажуудах ширээн дээр нийлягаан дүртэй бурхтын хөрөг, хилэн цэцгийн хэлхээ тавиад, эрүүл саруул зээх хүүхэд хүсэж өдөрт 2 ч залбирдагсан. Хүргэндээ тэр элгэмсэг бусаар ээлдэг хандна. Цамцын их дэлгүүрт ажиллаж байхдаа сурсан аргаараа эвхэн. Өвлийн хүрэмнийх нь унсан тавчийг бэхэлж хул бор ороолт нэхэж өгөхч тэр бүхнийг чин сэтгэлээс Шокумарыг баярлуулах гэсэндээ биш. Ердөө л хүргэнийхээ мартсан зүйлийг сануулах хаятаа хийдэг юм. Хүргэнтэйгээ тэр охиныхоо тухай огт ярихгүй. Эндсэн хүүхдийнхээ тухай Шокумарыг нэг удаа ам нээхэд Шобагийн ээж нэхмлийн зүүнээс харцаа салгаж хүргэнийхээ нүд рүү ихцлэн харснаа. Чи тэнд байгаагүй үсттэй гэж хэлсэн юм. Гэрт нь лаа байгаагүйд Шобаг иймэрхүү энгийн зүйлдж бэлтгэлтэй байха болсонд Шокумар тэмээл гайхна. Тэрээр төрсөн өдрийн лаануудыг угаалтуурын харалдаа цонхны тавцан дээр байх савтай мөлхөө ургамлын хүрэн шороонд зоож орхив. Угаалтуураас хэдхэн хуруу зайд байх атлаа хөөрхий ургамал хатаж хорчээсэн гэж чихтэйхэн. Лаг ихц зоохын тулд шороог жаахан чиглэх хэрэг гарлаа. Тэгэд галтогооны ширээн дээрх овоорсон шуудан уншиж амжаагүй номын сангийн номнуудыг зайчлан байж хачин суурьтай бяцхан лаануудыг тавилаа. Энэ ширээн дээрх анхны зоогоо Шокумар тодхон санддаг юм. Гэрэлсэндээ хөөрч баярлсан, одоо л нэг хамт амьдрах нэ гэж догдолсон, бие биедээ хүрч тэмүүлсэн, хоол идэхээсээ илүү амраглах гэж яарсан хос байж үлээ. Ширээн дээр тэр Ланкнаууд амьдардаг аваа гахийнхаа хурмаар нь бэлгэлсэн тавгийн суурь болох 2 хатгамал дэвсгэр тавьж зочдод хэргэлдэг асан хоолны тавг дарсны 2 хундаг гаргалаа. Тэгээд 5 хошуу хэлбэртэй цагаан судалтай мөлхөө ургамлыг тойруулан хатгасан 10 жижиг лаа бүхий цэцгийн савыг голдонд байрлуулж дижитал цагтай радиогоо асааж жаад сувг дээр таарууллаа. Галтогоонд орж ирмэгцээ Шоба ямар хоол хийсэн гэж асуув. Толгоогоо зузаан цагаан алчуураар ороосон байснаа алчуураа сандлын төршлиг дээр хаян нойтон хар үсээ задгайлах тэрээр зуух руу дөхөхтөө нүүрлэн унжсан үсийг урт хуруугаараа аргашлуулв. Шоба нэлэмгэр сулумд нэмгэн цамц хуучирсан ноосон халаатаа өмсчээ. Хэвлийн урдих шигэ болж бэлхүүсэн нарийн харагдана. 8 цаг болоход өгч байна. Шокумар агшаасан будааг ширээн дээр тавиад урд оройн за тэмдэглээрээ. Шокумар агшаасан будааг ширээн дээр тавиад урд оройн Мишелийг халаахаар шарх шүүгэнд хийгээд цагийн тохируулав. Хайруулын тавгны шилэн таг руу өнгийснө Шоба. Хоньны махтаг хайр хийсэн юм уу? Гэж лавлсан ч Шокумар хоньны махыг дуугүйхан гаргаад хэрчиж ястай том хэсгийн халбагаар хатгаж үзснэ. Болчихож гэж хэлв. Шарх шүүгээний дохио дуурах агшинд гэрэл унтарч хөгжим зогсоход
Яг цагаа оллоо шүү гэж Шоба дуу алдав. Манайд Белоны лаанаас өөр юм алгаа гэж хэлэхдээ Шокомар цэцгийн савыг гэрэлтүүлж хайрцаг шүдэнц үлдсэн лаануудыг тавгийнхаа дэргэд тавив. Шоба хариуд нь "Яах вэ, зүгээр гэснээ дарсны хундганы гойлог хөлийг илэнгээ. "Харин ч гоё штэ" гэд нэмсэглэв. Бүүдийсэн гэрэлд Шобаг хэрхэн хөлөө нугалж суугаад нэг өвдгөн ширээний дээгүүр харагдаж байгааг Шокомар төсөөлөн бодов. Лаа ирж байхдаа тэр хоосон байх гэж сансан ундааны сагснаас лонх дарс олсноо өвдгөнийхөө завсар хавчуулаад суудал дээрээ эргэж дар сонгойлгогч авав. Дар сасгахчихвэ гэхдээ хундгаа өвөр дээрээ тавьж байгаа дарсаа хундаглав. Хооллох зураа Шокомар байсхийгээд л хитэн жижиг лаа нэмж асаана. Яг л энтгэхт байгаа юм шиг байна шүү гэж Шоба ам нэв. Заримдаа бүр хэдэн цагаар цахилгаан тасардаг байсан. Нэг удаа хүүхдийн будааны яслалд оролцож байсан чинь гэрэл унтарчхаж илээ. Тэр муу жаахан амьтад уйлаад л байсан. Хөөрхөд бөхчмдсэн байхаа. Эндсэн хүүхдээ ер уйлаагүй байх та гэж нөхөр нь бодов. Зочдын нэрсийн жагсаалт гаргачихсан байсан ч хүү байсан бол 6, охин байсан бол 7 сартайд нь 3 ахынх нь хинэн төрүүлж хүүхдэд нь будаа амсуулах ёсыг үйлдэх тугай хүртэл Шоба бодож байсан хэдий ч хүүхэд нь тийм найр хийх хувьгүй байсан. "Юу, чи халууцж гэнэ үү?" гэж Шокомар эхнэрээс асуув. Тэрнийг гэрэлтэгч цэцгийн савыг ширээний нөгөө булан руу ном шуудан сэлт аваарсан зүг рүү түлхэхэд тэд бие биеэ бүрч олж харахааргүй болов. Шокомарт гинтхэн дээд давхар руу гарч компьютерийнхаа өмнө суух юмсан гэсэн хүсэл төрөв. Шобаг "Халууцаагүй. Хоол амттай болсон байна" гэд тавгаа сэрэгээрээ тоншиход Шокомар хундгын дүүргүү. Эхнэр нь ээлдгэр талархав. Тэд өмнө нь ийм байгаагүйсэн. Гэтэл одоо Шокомар эхнэрийнхээ сонирхлыг татах юм олж хэлэх гэж ядан. Харцын яаж тавгнаас нь салгах тухай бодож суух юм. Эхнэрээ яаж хөгжөөх вэ гэж боддог нь ч цөөрчээ. Намгүн байдлаагч тэр тэсэрч тэсвэрлдэг болжээ. Нэрээ эмээгэнд гэрэлгүй болсон үед бид нар юу ч юм ярих ёстой болдог байсан гэж Шоба яриагаа үргэлжлүүлв. Царай нь харагдах төдий байгаач Шокомар тэрнийг холын юм харж байгаа мэт нүдэ нийлгэн байгааг мэдчихэв. Шоба үргэлж тэгдэг юм. Жишээ нь юу? Юу ч хийж болно. Шүлэг, онигоо, ямар нэг сонирхолтой баримт. Манай хамаатнууд надаар дандаа Америк найзуудын маань нэрийг хэлүүлдэг байсан. Яагаад тэгдэг байсан бүү мэд. Авга эгч маань нэг удаа тусанд баг сургуульд хамт сурдаг байсан 4 найз охины маань нэрийг надаар хэлүүлж иж илээ. Хин гэдэг охид байсныг одоо ч мартчихаач. Шокомар инэтхэхт Шоба шиг удаан байгаагүй. Нью Хэмпширт суурьшсан эцэг их нь тэрэнгүүгээр нутаг буцдаг байв. Анх няраа байхдаа интгэхт очоод цусан суулгах тусаж өөхөх шахсан нь эцгийнхэн зүрхэнд орж хүүгээ Конкорд дахь авга нах зах нарт нь үлдэх болжээ. Өсвөр наснда усын спортын цусланд амарч мөхөөл төс эргүүлэхийг Калькутад өнгөрөх 100-аас илүү үзэх болж, харин аавыгаа өвд болсны дараа буюу коллеж төгсөх жилээр энтгэхийг сонирхон түүхийн ном сэтгүүлээс уншиж эхэлсэн юм. Одоо л тэр энтгэхтэй холбоотой багын дурсамжгүйдээ харамсаж байна. Шобагийн нүд сэргэж гинтхэн "Хоёлаа тэгж тоглоё." "Юу? Харанхуйд бие биедээ юм ярья." Юу ярих юм бэ? Би онигоо мэдэхгүй штэ." "Гээгүй. Онигоо хэрэггүй." Шоба хэсэг дууга хурааснаа. Өмнө нь бие биедээ хэлж байгаагүй юм ярьцгаая." Нэрээ тий. Ахлах сургуульд
Уугаад жаахан халамцахаараа тэгж тоглодог байсан юм байна. Чи инкүү тэгхүүг яриад байна уу? Тэр биш ээ. За. Би эхлэе. Шоба дарснаас балгаад нууцаад илгэв. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг 10.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Байранд ч очисон эхний өдрөө чамайг нөгөө өрөөнд байхад би утасны дэвтрийг чи үзээд чамайг миний нэрийг хаах нь бичсэн болоо гэж хайж байсан. Хоёулаа танилцаад 2 толол хонж исэн байх. Би хаана байсан? Ээжтэйгээ уцаар ирж исэн. Тэгээд удаа ярих нэ гэж бодоод миний нэрийг сонины булан дээрээс дэвшүүлсэн болов уу гэдгийг мэдмээр байсан. Тэгээд чиний нэр байсан уу? Байгаагүй. Гэхдээ би чамтай уулзгаа болоогүй. За, одоо чиний ээлж. Шокомарын санаанд орж ирэх юм байсангүй. Гэтэл Шоба сүүлийн хэдэн сард байгаагүйгээрээ түүнийг анхаарч өөдөөс нь цоо ширтэж байна. Тэрэнд хилээгүй үлдсэн юу байгаа вүлээ? 4 жилийн тэртээ Кембрижийн хурлын танхимд хэсэг бенгал найрагчид оролцсон уулзалтын үеэр тохиолсон анхны учирлаа Шокомар дурсав. Тэр эвхдэг модон сандал дээр зэрэгэлдээ сууж таарсан юм. Уйдаж уран сайхны үг хэллэгийг тайлах сонирхолгүй болсон Шокомар шүлэг бүрийн дараа санаа алдан бодлогшрох, толгой дохих, олноос залхан, сонины булан дээрх хотуудын цаг агаарын мэдээ харж суусан юм. Өчигдөр Сингапурт 32, Стокгольмд 10 хэм. Тэгээд санаандгүй зүүн тийшээ хартал хавцсныхаа ар дээр хүнсний жагсаалт бичих хажууд суугаа эмэгтэй нь хөөхөн бүсгүй байсан. Хэлэх юм олмогцоо Шокомар ярьж эхлэв. Хоёулаа анх Португал ресторанд оройн хоол идсэн дээ. Тэгэхэд би зөөгчтөнд цайны мөнгө өгөхөө мартчихсан байсан. Тэгээ маргааш өглөөнд буцаж очиод нэрийг мэдэж менежерт нь мөнгө үлдээгээд явж байсан. Юу вэ? Цайны мөнгөний төлөө тэр хүртэл буцаад явсан гэж юу? Тэ, таксигаар явсан. Яахаараа мөнгө өгөхөө мартдаг байна. Бяцхан лаанууд асаад дуусав. Хэдий харанхуйч Шокомарт эхнэрийн царай тодхон төсөөлөгдөн, том алагнууд, болсон үзэмшиг уруул, 2 настайдаа сандлаас унснаас олсон эрүүн дээрх таслал шиг сорив гэд бүгд. Өдрөөс өдөрт эхнэрийн гоо үзэгслэн үгүй олж байгаа Шокомарт мэдрэгддэг. Илүүд санагддаг байсан будагшин ходоо Шобад хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ дүр төрхийн засахад биш, эрдүүл ямар нэгэн байдлаар өөрийг тодорхойлоход. Тэгээд зоогийн дараа чамтай гэрлэж магадгүй гэсэн хачин бодол зурс хийсэн. Тэгээд жаахан өмөрсөн баха. Тэгээд л мартчихсан. 2 дахь өдөр Шоба эрт ирсэн юм. Өмнөх оройн хоньны махны үлдэгдлийг Шокомар халааж 7 цаг гэхэд хооллохоор зэхэв. Тэрээр өдөр нь гадагш гарч булангийн дэлгүүрээс боодоллаа гарч идэнгийн зай авчээ. Шокомар лянхва цэцгийн хэлбэртэй гуйлан лааны тавиур дээр лаануудаа суйрлуулж бэлтгэсэн ч гэрэл тасархаас өмнө зэсэн туяат чийдэнгийн дор хооллож амжив. Хоолоо идэж дуусаад Шоба тавга Шокомарих дээр давхарлан угаалт урлуу зүгэлсэнд нөхөр нь гайхаж орхичихгүй юу да гэвэл Шоба угаалгын хөөсөнцөр дээр шингэн савн тусаангаа. Угаачихсан дээрээ одоохон 8 болох гэж байна.
Шокумар зүрхний цохилтод түргсхийг мэдрэв. Тэр өдөржингөө цахилгаан тасрахыг хүлээж Шобагийн урьд орой хэлсэн зүйлийг бодсон юм. Анх танилцаж байх үеийн шийдэмгийн атлас сандрангуй Шобаг эргэн санах сайхан байлаа. Угаалтуурын өмнө зэрэгцэн зогсох тэдний дүр цонхны шилэн дээр тусах нь анх удаа толны өмнө зэрэгцэж зогсож байх үеийнх шиг нь Шокумарыг ичингүрүүлнэ. Сүүлд хизээ хамт зураг авахулснаа тэр санаж ядна. Хамтдаа өдөрчлөгт оролцохоо болж хаашаач хамт явахаа болоод удаж байгаа юм. Зургийн аппаратных нь хальсанд байшингийнхаа арын талбайд ахуулсан Шобагийн хөл хүнд үеийн зураг одооч байгаа. Аяг тавга авгааж дуусаад тэд галтогооны тавирын хоёр тал зогсон алчуурын хоёр талд гараа арчив. Яг 8 цагт байшинг харанхуй нөмрөв. Шокумар лаасан хурц ихцдүүлийн хэсэг зур ажиглав. Хоёлаа гадаа суух уу? Сэрүү буугааг баха гэж Шоба хэлв. Тэд нэг лаа аваад давжонд ирсв. Хайлмагдсан цас энд тэндгүй байхад гадаа суух нь нэг л хачин. Гэхдээ олон хүн гэрээсээ гарч салхилж байгаа харагдлаа. Гарч идэн барьсан хөршүүд нь зөрж өнгөрөв. Ийшээ номын дэлгүүр рүү очиж интернет орохоос гэж мөнгөлөг үстээр Шоба Шокумар хоёрт хандаж хэлв. Тэрээр цув өмссөн туранхай их нэртэйгээ явах бөгөөд нохоо хөтөлжээ. Тэд Брэдфордийнхан агаад хүүхдээ алдсанд нь харамсаж байгаагаа илтгэх ил захидлыг Шоба Шокумар хоёрын шуудангийн хайрцагт өнгөрсөн 9-р сард орхисон байсан юм. Гэрэлтэй байгаа баха гэж ноён Брэдфорд нэмж хэлв. Тийм ээ тийм. Тэгэхгүй бол яаж интернет орох вэ? Гэж Шокумарыг хариу хэлэхэд хадагтай Брэдфорд нэмсгэл нөхрөө сугдангаа. Та хоёр хамт явахгүй мө? Гэж асуув. Шоба Шокумар хоёр бараг зэрэг шахуу үгүй баярлаа гэж хэлв. Эхнэрээ өөртөө адилхан үг хэлсэн Шокумар гайхав. Шоба өөрт нь юу хэлэх болоо гэхээс өөр бодогдох юм Шокумарт байсангүй. Боломжит бүхэл таагүй нууцыг тэр дотроо ургуулan бодов. Өөр хүнтэй уулздаг байсан. 35-тай нөхрөө одоо ч оюутан байгаад нь ичдэг. Ээжийнхээ адил өөрийн Балтимор руу явсанд буруутгадаг гэж хэлэхвээ гэхээс тэрний яс хавталцсан. Гэхдээ энэ бүхэн худал гэдгийг тэр сайн мэднэ. Өөрийнх нь адил Шоба хизээд үнэнч байсны дээр өөрт нь итгэдэг. Тэр л Шокумарыг Балтимор явахыг ятгах байсан шүү дээ. Ер нь тэдэнд бие биедээ хэлээгүй юу байх вүлээ? Шобаг унтахтаа гараа атгадгийг, хар дарахаараа биеийн татхандгийг, перс тарваснаас илүү амтад гуад дуртайг Шокумар мэднэ. Эмнэлгээс эргэж ирэнгүүтээ ном, цэцгийн сав, ханын зураг, ширээн дээрх гэрэл зураг, галтогооныхан дүлгөөтэй сав суулгыг авч шидлэн өрөөнөөс өрөө дамжин ухаангүй юм шиг эргэлдснээ. Өөрийнхөө тарааж хайсан зүйлсийг хараад гинэт учиргүй их уйлсныг ч мэднэ. Ээж чинь манайд хонсон нэг орой би ажилтаа гээд нэг шөнө ирсэн дээ гэж Шоба амнэв. Тэгэхэд би яг үндэ ажилтаа байгаагүй. Би Жилиантай гадуур гараад Мартины уусан. Шокумар эхнэрийнхээ шулуун хамар эр хүнийг шиг шүүгэрдүү ирэг ширтэв. Тэр үчиг тэрээр сайн санаж байлаа. Хоёрхан хичээлийг хэд дахин заасандаа ядарч Шобаг эртгэн ирээсэ гэж хүлээж ядан ээжтэйгээ хооллож сус өдөр. Аав нь нас барснаас 12 жилийн дараа л ээж нь тэдний 7 хоногор зочилж хүү бэр хоёртойгоо нөхрийнхөө хойтхыг засаж буян үлдэхээр 2-7 хоногийн хугацаатай ирсэн байсан юм. Орой болгон аавынхан дуртай хоолыг хийх ээж нь хоолооч идэлгүй гуниглан сууж Шобаг өөрийн тайтгаруулах гэж оролдох болгонд нүдэнд нь нулимс дүүрээд ирдэг байсан. Сэтгэл хөдлөмөр юм аа гэж тэр үед Шоба нөхөртөө хэлж байсан. Гэтэл одоо кино үзснийхээ дараа ордог байсан Нэлиагаан суудалтай буйдантай бааранд зөөгчөөс чидүнд жимс асуун Жилианаас тамхи нэхэж суугаар Шоба Шокумарт төсөөлөгдөв. Тэрний хэрхэн гомдол мэдүүлж Жилиан хадмуудын төвөг дарааны тухай ямар шуухан байр байдалтай ярьсан болоо гэж нүдэнд нь харагдана. Жилиан Шобаг эмнэлэгт хүргэж өгсөн. За одоо чиний хэлж гэж хэлээд Шоба Шокумарын бодлыг тасалчихав.
Гудамжны адгаас өрөмдөх чимээ цахилгаанчдын орилолтхон сонсогдов. Шокумар цэргэлдээ байшингуудыг ажиглав. Нэг цонхонд нь лааны сүмгэр гэрэл үзэгдэх байшингийн яндангаас утаа сунаглана. Би коллежид байхдаа дорн дахин судлалын шалгалтад хажуудах хүнээсээ хуулж байсан. Сүүлийн семестрийн хамгийн сүүлчийн шалгалт байсан юм даг. Аав нас бараад хэдхэн сар л болж байсан байх. Миний хажууд солиотой гэмээр нэг Америк залуу сууж байлаа. Урду санскрит хэл мэддэг байсан юм. Жишээ татсан шатн газаал мөн эсхийг таних ёстой байсан юм л да. Гэхдээ тэгсэн сандгүй. Тэгээд тэр залуугийн бичсэнийг сэм хараад хуулчихсан. 15 жилийн өмнө болсон явдлаа ийхүү их нартай хэлсэнтэй Шокумарын санаа яагаад ч юм амрав. Шоба түүн рүү эргэж нүд рүү нь биш гэрийн шахаа шиг өмсөөр арыг хавтгай болгосон арьсан гутал руу нь харав. Хэлсэн зүйл нь дургүйг нь хүргэчихүү гэж Шокумарыг бодмогц Шоба бодлын таасан мэт гарт нь хүрээд яагаад тэгснэ хэлэх албагүй дээ гэж хэлв. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Түлээ шүүдээ баярлалаа. Тэр хоёр гэрэл астал 9 цаг хүртэл гадаа суусан юм. Гудамжны эн тэнд хүмүүс шаагилдаж айлуудын зураг тасхан дуулдлаа. Харж яваа Брэдфортынхан мөхөлд сэдэн Шоба Шокумар хоёрлоо даллав. Тэд ч хариу далллаа. Шокумар Шобод гараа атгуулсан чихтэй гэртээ орохоор эргэв. Илүү юу ч ярилгүйгээр тэдний харилцаа нүглээ намжлах бяцхан тоглоом бие бие гомдоосон нэгнийхээ болон өөрсдийнхөө урмыг хугалсан гэмт үйлдэлүүдийнх нь өчөл болжээ. Дараа өдөр нь Шокумар юу ярихаа хэдэн цагаар бодсон юм. Шобагийн захиалдаг байсан загварын сэтгүүлээс хүүхний зураг урж аваад 7 хоног номныхоо завсар хадгалснаа. Хормынх нь 3 жилийн ойгоор эхнэрийнхээ бэлгэлсэн ноолууран хантаазыг Филийн бааранд бэлэн мөнгөөр арилжчихад дөнгөж өдөнгөрч байхад зочид буудлын бааранд ганцаараа мал болтлоо ууснаа хэлэх үгүйгээ эргэлзэж ядан байв. Хормынх нь анхны ойгоор Шоба зөвхөн түүнд зориулж 10 төрлийн хоол хийсэн юм. Харин хантаац түүнийг гонсойлгожээ. Шардсанд хөлчүүрхэн суухтаа тэрээр бартендерт "Манай ихнэр хормынхаа ойгоор надад ноолууран хантаац өгсөн" гэж гомдлож байлаа. Тэгсэн хариуд нь "Хөгшөн, гэрэлсэн юм чи аргагүй шүү дээ. Өөр яана гэж бодоо вэ?" гэж асуусансан. Харин хүүхний зургийн тухайд яагаад тэгснээ тэр одоо ч ойлгодгүй юм. Тэр сэтгүүлээс урж авсан хүүхний зураг лавл Шоба шиг хөөрхөн хүүхэн байгаагүй. Гялалдсан даашин зөмссөн уйтгартай төрх эр хүнийг шиг хөлтэй тэр хүүхэн хоёр гараа дээш өргөн толгоогоо балбах гэж байгаа юм шиг бугуугаараа чихэндээ хүрсэн байсан. Шилэн амьсны сурталчилгаа байсан санагдаж байна. Шобагийн гидс тэгэхэд их том болчихсон. Шокумар түүнд хүрэхээс нэг л жирэхдэг болоод байв. Тэр эхнэрээ сэтгүүл уншиж суухад хажууд нь хэвтэж байхдаа хүүхний зургийг харж л дээ. Харин хэд хоногийн дараа сэтгүүл хогийн савнд байхыг хараад өнөөх зургийг Нямбай гэгч нь урж авч байсан юм. Тэгээд 7 хоногийн турш өдөр бүр сэм харсан. Хачин хүүхнийг гинэтхэн хармаар болгоч ердөөл хормын дараа жигшдэг байв. Энэ нь эхнэрээсээ урахад хамгийн ойр очсон үйлдэл юм уу та? Шокумар ноолууран хантаасны тухай 3 дахь орой, зургийн тухай 4 дахь орой Шобод ярив. Яриаг нь сонсохдоо Шоба юу ч хэлээгүй бөгөөд эгдүүцэж зэмлсэнгүй. Харин тайван хүлээж авч өмнөх шигээ гарт нь хүрсэн юм. 3 дахь орой Шоба тэр хоёрын хамтдаа оролцсон нэгэн лекцийн дараа Шокумарыг эрүүн дээрээ хоолны өрөмөгтэй байхад нь хэлээгүйгээр дарахтаа яриулаад байснаа. 4 дахь орой нь Шокумарын амьдралдаа хэвлүүлсэн ганц шүлэг болох Ютагийн уран зохиолын сэтгүүлд нийтлэгдсэн шүлэгт хизээч дуртай байгаагүйгээ бас хэлсэн юм. Шоботой танилцаа дудаагүй байхдаа Шокумар тэр шүлгийг бичиж байж л дээ. Харин Шобод дэндүү нялуун санагддаг гэнэ. Байшин харанхуй болоход ямар нэг ер бусын хүч тэднийг дахин хооронд нь яриулж байлаа. 3 дахь орой хоолны дараа тэд буудан дээр зэрэгцэн сууж харанхуй боломгц Шокумар Шобог духан дээр нь унсав. Хэдий харанхуй байсан ч Шокумар нүдэн ансан бөгөөд Шоба бас
нүдэн ансныг мэдэж байлаа. Харин 4 дахь орой хамтдаа дээш өксөж, шатны сүүлийн гიშгүүр дээр зэрэг шахам гарахаа хоёул амьсгаа дараа мэдэрч, мартах шахсан хайрын шаналгаат ажлыг цөхрлөө тайлах мэт хийжээ. Шоба дуугийнхан мэгшиж, нөхрийнхөө нэрийг шивнэн харанхуйд хөмсгийн тэмтэрсэн бол Шокомар эхнэрээ инхрийлж байхдаа дахиад аль нууцаа дэлгэх тухайгаа бодож тогтолж байсан юм. Доод давхарт гэрэл асахад тэд хэдийнэ унтжээ. 5 дахь өдрийн өглөө Шокомар гэмтлэг хугацаанаас өмнө зассан тухай цахилгааны компаниас ирсэн бичгийг уншаад гонсойв. Уг нь Шобад самхархоотой хоол хийж өгнө гэж бодож байсан юм. Харин дэлгүүрт ороод хоол хийх хүсэлгүй болж гэрэл унтрахгүй юм чинь бүх зүйл өртийн хэвэндээ орно гэхээс нэг л хүндүртэй болчихов. Дэлгүүрийн сам хорхой гэж саарлцсан нарийнхан юм байсан ч лаазтай нариглын сүүн тоосон тарагдсан дээр нь үнэтэй байсан ч зүгийн лаванла 2 лонх дарстай хамт авч орхив. Шоба 7 хагаст гэртээ ирлээ. Тэрнийг сануулга хуудсыг уншихыг хараад Шокомар "За, ингээд бид хоёрын тоглоом дуусах шивдээ." Харин Шоба түүн рүү эргэж "Хүсвэл лаасаж болно штэ" гэж хэлв. Тэрээр бэлтгэлдээ яваагүй бөгөөд сувныхаа дотор хүр мөмсчээ. Ингэсгээ саяхан сэргээсэн нь илэрхий. Тэрний хувцас солихоор явсан хойгоор Шокомар өөртөө дар сундаглаад Шобогийн дуртай Теленос Монкийн цомгийг тоглолов. Шобог бууж ирмэгц тэд лааны гэрэлд чимээгүйхэн хооллов. Шобо нөхөртөө талархсангүй, магтаалын үг хэлсэнгүй. Хин хэний тавгуутүүлсэн нам гүн байдал самхорхой дуусахтай хамт үгүй болж 2 дахь лонгот орсыг Шокомар задлав. Лаасаж дуустал тэд суугаад л байлаа. Шобаг суудлаа засан сандлаа урагшлуулахад л Шокомар түүнийг юм хэлэх нь хэмээн амьсгаад арав. Гэтэл Шоба бүх хэсгийн лаага үлээчгээд босоод гэрэл асааснаа буцаад суучихав. "Асааж яах гэсэн бэ?" гэж Шокомарыг асуухад Шоба хоосон тавгаа түлхэж гараа ширээн дээр тавиад "Ийм юмыг царайч харж байгаад хэлмээр байна" гэж хэлв. Шокомар зүрхээ хүчтэй дэлсхийг мэдэрлээ. Жирэмсэн болсноо хэлсэн өдөр Шоба яг ингэж хэлээд сагсан бөмбөгийн тоглолт үзэж байхад нь зурагт унтраасан юм. Тэр үед Шокомар юунд ч бэлэн биш байсан. Харин одоо бол үгүй. Тэрнийг дахиад жирэмсэн гэж битгий хэлээсэй гэж хүсчээ. Баярлж байгаа мэт дүрэс гэж тэр чадахгүй. Би байр хайж байгаа. Тэгээд байраа олсон гэж Шоба яриагаа эхлэхдээ Шокомарын зүүн мөрийг давуулан ямар нэг холын юм харж байгаа мэт нүдээ нийлголоо. "Энэ бүхэн хэний ч буруу биш шүү. Хин маань хангалттай их юм үзлээ. Чи бид хоёрт ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна. Би боломжийн мөнгө хураасан. Олсон байр маань Бекний гудамжинд байдаг болохоор ажил руугаа зүгээр алхаад л орчихно." Гэх зэргээр Шоба дээрээс нь давхартуулан ярив. Тэрээр түрүүхэн гэртээ ирэхийнхээ өмнө түрээсийн гэрээнд гарын үсэг зурчаад иржээ. Шоба Шокомар руу ихцэлж харж чадахгүй дайлтарна. Хэлхүүгээ бэлдсэн нь харвас илт байна. Энэ бүх хугацаанд Шоба байр хайж, байрны эзнээс халаалт усны даралт нь хэр сайн талаар асууж зогссон гэхээс сүүлийн хэдэн өдөр өөрөөс нь тустай амьдрахаар зэхэж байсан гэхээс Шокомарын ой готов. Өнгөрсөн 4 орой тэр чухам энийг л хэлэх гэж оролдож байж. Өнөөх тоглоомных нь учир ердөө энэ байж шүү дээ. Шокомарын үгээ хэлэх хэлж ирэв. Шобад хизээч хэлэхгүй гэж өөртөө андгаалсан өнгөрсөн 6 сарын хугацаанд бодол санаанаас аршчих гэж зүдэрсэн нэг нууц тэрэнд байдаг юм. Хит авааны дуран аваад харуулхаас өмнө Шоба эмчээс хүүхдийнх нь хүүсийг хэлэхгүй байхыг хүсэж байсан юм. Шокомарч мэдэх гэж шамдаагүй бөгөөд амарч ахтаа л мэдхийг хүссэн эхнэрийнхээ хүслийг нөхөр нь хүндэтгсэн юм. Харин болж өнгөрсөн зүйлийн тухай ярьсан цөөн хэдэн тохиолдолд Шоба хүүхдийнхээ хүүсийг мэдэлгүй өнгөрсөндөө баярладаг гэж нэг босуудаа хэлсэн. Анхнаасаа мэдхийг хүсээгүйдээ үл мэдхийн хүчинд
баг чадгуу тайвширдахдаа тэр сэтгэл хангалуун байдаг гэсэн. Шокомарт ч гэсэн хүүхэд нь үл таних нэгэн хэвээр үлдсэн гэдэгт Шоба итгэлтэй байдаг нь мэдрэгддэг. Нөхрөө Балтимороос дэндүү оройтож ирсэн. Бүх зүйл болоод өнгөрсөн хойно өөрийн нэмэлгийн орон дээр хэвтэж байхад ирсэн гэж Шоба боддог. Гэвч тийм биш аж. Шокомар хүүхдээ харж амжсан. Чандралхаас өмнө бүр ээлхэндээ наасан. Амьгүй хүүхдээ харах тэнхэл байгаагүй ч гэсэн. Эмч тайтгарахад чинь нэмэртэй гэд тэрвэрлсэн юм. Харин Шоба тэр үед унтаж байсан. Хүүхдийн угааж үлгийдсэн байсан. Нүд нь амгалан гихчин аниатай байсан. Хүү байсан. Арьсан нэг тийм улаавтар хар үстэй байсан. Хүү маань 2 кг-аас илүү жинтэй байсан байх шүү. Тэгэд чи унтахтаа гараа яаж атгадаг вүлээ? Гараа яг тэгж атгсан байсан гэж Шокомар хоолой зангируулан хэлв. Сайн нэг нөхөрлүүгээ ихцлэн харахад нь Шобагийн царайд уй гуниг тодров. Шокомар шалгалтанда бол хайцаж сэтгүүлээс хүүхний зураг урж бэлгэлсэн фантазийн зарчхаад согттлоо уусан. Гэхдээ энэ бүхнээс илүү амьдралгийн юмыг ердөө өөрийнх нь дотор л мэдэрсэн хүүгээ тэр эмнэлгийн харанхуй өрөөнд тэврээд сууж байж шүү дээ. Сувилагч ирж хүүхдийг аваад явах хүртэл тэр хүүтэн хонголд суусан. Энэ тухай Шобод хизээч хэлэхгүй, мэдхийг хүсээгүй цор ганц нууцын задалж тэрнийхээ сэтгэлийг зовоохгүй гэж өөртөө амлаж байж. Шокомар босоод тавгаар Шобагийнх тэр тавин угаалт орлоо зүгэллээ. Харин ус гоожуулахын оронд цонхоор гадагшаа ширтэв. Гадаа тогтун дулаахан агаад Брэдфордынхан сугдалцсан алхана. Гинэт гэрэл унтрахад тэр эргэж харав. Эхнэр нь унтраалга дарчгаж. Тэрнийг эргэж ширээний суухад Шокомар хажууд нь ирэв. Тэгэд нэгэнд нууц биш байхаа болсон зүйлсийг бодон зэрэгцэж суугаад уйллаа. За энэхүү гайхалтай өгүүллэгийг орчуулсан Ганбатын лавг долом гэж орчуулагч байна. Өгүүллэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр сонссон хүмүүс маань бас өөр өөрсдийнхоороо бодож тунгаасан байхаа. Надад бол маш их таалагдлаа. Бид нөгөө нэг хайр дурлалын харилцаанд ч ер нь хин нэгэнтэй харилцаж байгаа харилцаанд одоо цэцгийг услахгүй хатаагаад өхүүлдэгтэй адилхан алдаануудыг маш их гаргадаг. Тэгэхээр угаалт уртай хэдхэн хуруу зайд байгаа тэр цэцэг үхэж байгаатай адилхан энэ хоёр маань бас бие биенийхээ сэтгэлд юу байгааг зөвөр л өөрийнхоороо төсөөлөд явж исэн байна те. Миний эзэн дотор байсан тэр хүүхдийг надаас илүү шаналж мэдрээгүй, хамт байгаагүй гэж гомддог эхнэр. Гэтэл бодит байдал тэр эхнэрээ зовоохгүй тулд хүүхдэд тэврээд явуулсан тэр нууц заадгалаад үлдэх гэжсэн тэр нөхөр. Яг энэтэй адилхан бид нар харилцаан дээр маш олон алдаануудыг гаргадаг. Хүн болгоны сэтгэлд тэр харанхуй орон зай байдаг. Та гэрэл тусгаж тэрийг юун тухай байгаа, ямар харанхуй өрөө болохыг нээж харах уугүй юу чинь бас таны шийдвэр юм шүү. Өөрийнхөө битгий хин нэг дүгнэрээ бүр төрсөн өдрийн тэр нэг жижигхэн лаашиг лагаарч болов та хин нэгний сэтгэлд байгаа харанхуй эсгийг гэрэлтүүлэхийг хичээгээрэй гэж энэ зохиолоос надад мэдрэгдлээ. Өөр бас юу ч мэдэрч болно. Та нар маань сэтгэлдээ үлдээгээрэй. Хамт байсан сонсогчдод баярлалаа. Тэгэхээр бид нар маш гайхалтай зохиол болох Бенгал гаралтай Америкийн зохиолч Джон Палахеригийн харанхуй нууцуд өгүүллэгийг хамтдаа сонслоо лавгдлын орчуулгаар. За ингээд шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр сууг уран зохиол таартай үзэгч сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгээ хүргэлээ. Энэ нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онлайн технологи дэмжиж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.